Улаанбаатар хотын өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч мэргэжилтнүүдийг чадваржуулах төслийн хаалтын тайлангийн гурав эхлээд бэлэн болсон байна. Бидний ур чадварыг чадваржуулж өгсөн төслийн хамт олондоо Койко олон улсын байгууллага RFL International-ийнхаа хамт олонд хоёр багштай үнэхээр талархаж байна, хоёр зөвлөгтэй. Яаж илүү сайжирч чадах вэ гэдэг тэр хүмүүсийн хүрэх гэж байгаа энэ тэр сэтгэл зүтгэл нь аягүй чухал юм аа. Энэ нь Монголд илүү бусад орноос ялгаатай байдаг юм аа гэдгийг надад харагдсан. Тийм учраас энэ төсөлд хамрагдсан нь бол маш том завшаа болсон. Тэгээ энэ мундаг нөгөө өрхийн менежерүүдээс зөвлөгөө авсан. Дадлага онол хавсарсан энэ сургалт бол маш үр дүнтэй, өгөөжтэй. Бидэнд хамгийн ойрхон сэдвэрийн сургалтыг орсон байгаа. Эмч эмнэлгийн мэргэжилтний ур чадвар сайжирсан, минисек үнэлгээний дүн бол нэмэгдсэн байгаа. За нийт ажилчдын мэдлэг дээшилсэн. За баг хамт олонны халуун дулаан уур амьсгал бүрдсэн. За тэгээд хөтөлбөрөө боловсруулчлаа гэдэг түүнийг хэрэглэх, суралцах хүн байхгүй байсан бол бас энэ боломжгүй байсан. Тэгээд 17 дугаар хороо, 22 дугаар хороо, 4 дугаар хорооны нийт энэ өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нар тэнд ажилладаг эмч мэргэжилтнүүд байхгүй байсан бол бас энэ төсөл маань ийм амжилттай болж чадахгүй байх байлаа. Бүгдэнд маш их баярлалаа.